За ингээд экспортыг нэмэгдүүлэх одоо эцсийн гол зорилго маань бол мэдээж одоо Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх байгаа. За тэгэхээр нөөцийг нэмэгдүүлэх мэдээж одоо гол их усөр маань бол экспортыг нэмэгдүүлэх. За дээрээс нь за төв банкн дээр байгаа одоо валютынхаа нөөцийг энэ санхүүгийн зах зээл дээр гарч ирж байгаа энэ боломжуудаа ашиглаж богино хугацаанд одоо нэмэгдүүлэх бас боломж байна. За энэ бүх нөөц боломжоо одоо дайчилж ажиллая гэдэг ийм чиглэлээр өчигдөр санхүүгийн доктортой байдлын зөвлөлд хуралдаад хэд хэдэн одоо шийдвэрүүдийг гаргалаа. За энд одоо юуны өмнө засгийн газар бид өөрсд байгаа богино хугацаанд одоо валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжоо дайчилъя гэдэг. За энэ дээр юуны төрөнд засгийн газрын одоо өмнө гаргасан бондуудыг манай дотоодын одоо санхүүгийн институтсууд одоо нийтдээ 700-аас 800 сая долларын одоо бондыг эзэмшиж идэг. За энийг мөнгөжүүлж дотооддоо оруулж ирснээр одоо Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх бас боломж байгаа. За энийгээ дайчлая гэдэг дээр ажиллахаар боллоо. За үүн дээр одоо засгийн газрын зүгээс хадгаламжийн даалгын корпорац дээр байгаа 230 сая доллар за мөн төрийн банкн дээр одоо эзэмшиж байгаа 50 сая долларыг одоо долларжуулж мөнгөжүүлж дотооддоо одоо валютын нөөц дээр одоо шилжүүлж авах ийм шийдвэрийг гаргалаа. За мөн үүн дээр одоо нэмэх нь Монгол банк мөн одоо өөрсдийн нөөц боломж болох энэ алт дээрх гарч байгаа нөөц боломжоо одоо дайчлаа. Ингээд энэ жилдээ нэг 18 тонн авах гэж байгаа. За энэ одооны ханшаар бол 1.8 тэрбум доллар юм байна. За тэгэхээр эндийгээ одоо бид урьдчилж авах нааш нь татах ийм бас боломжууд байгаа. За ингээд эх 7 хоногт нэг одоо 2-7 хоногийн хугацааны дотор 300 сая долларыг нэмж татчих. Одоо урьдчилж оруулж ирэх. За ингэснээр одоо богино хугацаанд нэг одоо 4-7 хоногийн дотор буюу сарын дотор Монгол улсын валютын нөөцийг 530 сая доллараар богино хугацаанд бодит одоо нэмэгдүүлэх ийм шийдвэрийг гаргаж байгаа. За тэгэхээр энэ бол одоо ойрын хугацаанд бодиттой хэрэгжих энэ боломж юм. За тэгэхээр энэ боломж маань бол өнөөдөр одоо гинт гарч байгаа зүйл биш. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд засгийн газрын одоо гадаад өрийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний оновчтой үр дүнд бий болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бид одоо тулцсан байсан бүх одоо бондын төлбөрүүдийг төлөхийн төлөөд хойшлуулж чадсан. Тухайлбал 25-26 оноод төлөх ёстой байсан 1.3 тэрбум долларын бондын төлбөрүүд 25-26 онд байхгүй болсон байна. За дээрээс нь бид 2011-12 оноод хүрж байсан зээлжих зэрлэг хамгийн дээд хэмжээндээ өнгөрсөн жилийн намар хүрч чадсан. Өөрөөр хэлбэл гадаад зах бидэнд одоо тэр хэмжээгээр итгэл өгж байна гэсэн үг. За тийм учраас бид богино хугацаанд энэ санхүүгийн хэрэгслүүдийг одоо мөнгөжүүлж, валютжуулж одоо нөөц дээр авах бидэнд ийм боломж гадна талдаа бидэнд тийм итгэл үзүүлж байна гэсэн үг байна. За ингээд 500 сая долларын ойрын хугацаанд бид төсвөө нөөцөө нэмэгдүүлнэ. За ингээд за мөн үүнээс гадна өнөөдөр одоо Орсын тогтоол ингээд албачаад дарна. Үүн дээр одоо манай яг экспорт хариуцж байгаа гол одоо Эрдэнэт дархны төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс 5 толгой, за Critical Minerals энэ компаниуд нийлээд нэг энэ жилдээ 500 сая долларын нэмэлт экспорт хийнэ гэжсэн бол энийг засгийн газраас өөрөг өгөөд за тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэх ийм өргөглөө. За энэ нь бол мэдээж жилийн туршид гарах ийм боломжуудаа одоо дайчилж ажиллана гэсэн. За дээрээс нь мөн би өмнө бас урьдчилж ирсэн манай томоохон аж ахуй нэгжүүд маань энэ жил хийгдэх шин бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт импорттой холбоотой асуудлуудаа эренблээд одоо хойшлуулахыг нь одоо хойшлуулах ийм үүргийг одоо тогтоолоор албачуулж өгч байна гэсэн үг байгаа. За ингээд ойрын хугацаанд бид валютын нөөц дээр ийм арга хэмжээнүүдийг одоо авах нь байна. За дээрээс нь мөн хэлээр гарч байгаа экспортлогч нарын одоо зориулсан одоо өртгийг бууруулах хэд хэдэн одоо арга хэмжээнүүдийг авч байна. Ялангуяа Эрдэнэс 5-7 том экспортлогчид өөрсдөөс шалтгааллах ялангуяа төмөр зам дээр ачиж гаргах, төмөр замаас одоо яг бонд дээр буулгах, за тэр бонд дээр тэр дэд үтсүүдийг эзэмшиж байгаа компаниудад мөн одоо өөрөг өгсөн, за хэлцэл хийсэн. Энүүний үр дүн бол гараад явах юм байна маа. За эдгээр арга хэмжээнүүдийг одоо авахар ийм шийдвэр гаргалаа. За тэгээд за мөн учир сайдаар ахлуулсан за хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх за төсвийн одоо зарцуулалтын өр өгөөжийг одоо бүтээмжийг дээшлүүлэх ийм үндэсний хороо одоо ажилдаа ороод явж байгаа. Өчтөр ээлж турлаа хийсэн. За мөн ингээд бид экспортоо нэмэгдүүлэх
За одоо бүх боломжуудаа одоо валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжуудад ажиллахаас гадна яг төсөв талаасаа бид одоо хэмжүүлэх импортоо бас мөн одоо зохицуулт хийж болох ийм одоо бүтээмжийг одоо нэмэгдүүлэх ийм арга хэмжээнүүдийг одоо засгийн газрын хуралдаанд бүрээр ойрын хугацаанд одоо шатараатай ийм арга хэмжээнүүдийг аваад явна. За энийг үндэсний орон дарга учраас мэдээлээд ингээд явна. За орсон зүйл байхгүй байна. За ийм одоо мэдээллүүдийг өглөө ингээд ер нь экспортын ажлын хэсэг маань ийм форматанд орж ажиллаж байгаа гэж ойлгоорой. За нэг өдөр бүлгийн уралдаантай байдаг учраас амжихгүй. За ингээд хоёр дахь өдөр одоо үдээс өмнө экспортын ажлын хэсэг хуралдана, үдээс хойш санхүүгийн доктортой байдлын зөвлөл тогтмол хуралдана. За ингээд засгийн газраас одоо өмнө хуралдаад шийдвэрлэх асуудлуудаа засгийн газар руу оруулна. За мөн 7 хоног бүрийнхаа тайланг засгийн газар уралдаар оруулж тайлагна. За засгийн газар хуралдааны дараа мөн тоо мэдээллүүд гарч байгаа үр дүнгийн талаар та бүхэнд эвлэлийнхээ хүргэх болно. Би нэг тоо марцсан байна шүү. За ингээд 3 сарын 13-нд ажлын хэсэг байгуулагдсанаас хойш за ингээд 2-7 хоногт орж ийн. За ингээд шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа одоо манай экспортлоо шуурхайн компаниуд дээр дээрэс нь бирж дээр за гайл дээр за бомтууд дээр тодорхой үүргүүд нэлээд шахаж ажиллаж байгаа. За ингэсний үр дүнд яг манай гол хэдэн тоонуудаа бүгдээр зэрэг хараа явж явах хэрэгтэй. За нүүрсний хувьд жишээ нь бид 7 хоног бүрээр тасалж харж байгаа. За ингэхээр өнгөрсөн засгийн газрын уралдаанаас өнөөдөр хүртэл 1.9 сая тонн нүүрс нэмж гарсан. За энийг 7 хоног бүрээр харах юм бол энэ жилийн хугацаанд оны эхнээс хамгийн өндөр тоо болж байгаа. Өндөр тоо болж байна. За мөн зэсэн дээр ч гэсэндээ 57 мянган тонн гэдэг маань бас л өндөр тоо болж байна. За Жоншин дээр ч гэсэн сүүлийн 7 хоног энэ жилийн одоо эхнээс хамгийн өндөр тоо хэмжээгээр экспортлж чадлаа. За мөн одоо нөө шинэ журам батлагдаад нөө биржийн зохицуултын үнийг индексжүүлдэг болгосноор өнгөрсөн 7 хоногт одоо журмаа бид нар баталсан. 2 дахь шөнө бүр 12 цаг хүртэл сууж байгаад ингээд засгийн газрын уралдаан зөв баталсан. За ингээд 3 дахь 4 дахь өдрүүдэд ажиллаад Эрдэнэс 5 толгоогоос 1.2 сая тонны шин захиалгыг бирж рүү өгсөн. Шин захиалга өөрөөр хэлбэл үнийг индексжүүлэх шин зохицуултаар одоо тийшээ захиалга өгсөн. За энэ 7 хоногт арилжаа бирж дээр явж эхлэн. За энийг бас та бүхэн харж байгаа. За ингээд 7 хоногийн хугацаанд ямар ч байсан ер нь зогсчод байсан зэсийн арилжаа явж эхэлсэн. Төмрийн өдрийн арилжаа явж эхэлсэн. Жоншны арилжаа явж эхэлсэн байна. Шин зохицуулт одоо өнгөрсөн 7 хоногийн биржийг бол хуучин зохицуултаар за 97 хоногоос шин зохицуултуудаар одоо ингээд захиалга билээд явах бас энэ боломж нэгдэж байгаа. За нэг бас орхижуулахгүй зүйл шивэ хөрөн бомт дээр ер нь 10 гаруй компани байдаг. Одоо нарийн сухатын бүлэг ордууд дээр. За үүнээс одоо яг 7 компани нь экспортоо хийж байна. За эндээс яг одоо 100% одоо хэдэн гадны хөрөнгө оруулалттай за бирж дээр гарсан энэ Саускоби Сайнц гэр SCS гэж бид нар SCS компани жишээ нь нодлон нэг 866 мянган тонн гаргаж ирсэн бол эхний 3 сард одоо 3 сарын 20-ны байдлаар сая 800 мянган тонн нүүрс гаргацсан байна. Бүр 2.1 дахин шүү. Тэгэхэд манай бусад компаниуд маань бол бууралттай байгаа юм. Тэгээ нэг одоо бассейн нүүрснээс авж ийн тээвэрлтийн нөхцөл бараг ижлэх юм байна. Зах зээлийн үнэ ижлэх юм байна. Гэтэл 2 дахин илүү их экспорт гаргаж чадсан байна. За энэ дээр бол тэгэхээр нөгөө үнийн асуудал энд нөлөөлөөгүй байна. Өөр хүчин зүйлүүд, өөр менежментийн асуудлууд бас байна. За тухайлбал тус компанийн хувьд бол зөвхөн хэлийн цаана овоолоод байдаггүй цаашаа гүн рүүгээ татдаг ийм давуу талууд байх жишээтэй. За тийм учраас манай биржийнхэн бас энэ боломжууд дээр бас одоо эрэлхийлж ажиллаж байна. Ингээд хятадын одоо хоёрч биржтэй хамтран ажиллаж самж бичиг зурсан. Тэрний юу гэхээр синдикат бүтээгдэхүүн одоо зарах өөрөөр хэлбэл хоёр бирж дээр зэрэг одоо нүүрс арилжаалах ийм боломжууд одоо эрэлхийлж ажиллаж байна. Тэгж чадах юм бол зөвхөн одоо хэлийн цаана биш одоо өөр хэлийн гүн рүүгээ татаж овоолго одоо тэнд терминал дээрээс дахиж цааш нь борлуулах ийм боломжуудыг бас хайж ажиллаж байна. За баярлалаа. За ингээд юу талаар за энэ талаар нэлээд асуулт байгаа би хэдийдээ хариулт өгсөн. Тодтол гэж хийх яриад хэрвээ тодтол хийгээд нүүрсний үн өсчдөг. За валютын нөөц нэмэгдчихдэг бол өдөр болгон тодтол хийцгээе. Тодтол хийгээс өмнө бидэнд хийх ажил маш их байна. Маш их ажил. Сая ингээд би ингээд ярьлаа бид эхлээд засгийн газар одоо хийж чадах нөөц боломжууд юу вэ? Бүгднгээд дайчлах хэрэгтэй.
бүгднгийгээ дайшлах хэрэгтэй. Ингээд ямар үр дүн гарах нь вэ? Нэгийг харах хэрэгтэй. Тэрнээс биш одоо тодтол хойшлогдоод ч юм уу энэ улсын хурл эрхэн талдж байгаа зүйл огтоос байхгүй. Энэ ч өөрөө бид хуультай. Төсвийн ерөнхий манай суур хуулийн дээр 34.1 гэж заалтыг хараараа тэн дээр одоо дараах 5 тохиолдолд үүссэн тохиолдолд тодтол хийх саналыг одоо засгийн газар улсын хурл оруулна гэж байгаа. За энэ дээр 34.1-ийн 3 дээр орлоготой холбоотой заалт байгаа. Хэрвээ орлого тасраад алдагдал үүсээд тэр нь дотоодын бүтээгдэхүүний 3% хүрвэл түүнээс давбал тодтол үүсэх шалтгаан үүснэ гэж байгаа. За одоогоор эхний 3 сарын байдлаар манай төсөв дээр төсвийн эхний одоо орлогын гүйцэтгэл маань 95% тавьж байгаа. Төлөвлөлтийнхаа 95%. Өөрөөр хэлбэл одоо нэгдүгээр удиралд одоо төсөв батлагдсан зарлага бүрэн санхүүжүүлээд явж байна гэсэн үг. Тийм учраас энэ тэр шаардлагатай одоо засгийн газар хийж чадах, төв банкнаас хийж чадах, хамтарч хийж чадах одоо санхүүгийн одоо энэ зах зээл дээр нөөц боломжууд юу байна? Энэ бүх юмаа дайчлаад үр дүнгээ харъя. За тэгсний дараа одоо нөхцөл байдал яах нь вэ гэд бид одоо ингэж ажиллах нь зүйтэй. Тэг ажиллаа хийцгээе л гэж байна. Шинэ засагаас байгуулагдсанаар хичнээн агентлаг шинээр нэмж байгуулсан байна. Нөгөө хэмжлэгийн хуулийн хэрэгжил гэдэг нь зарим яамд бэлтгэж шинэ агентлаг байгуулсан байна. Цааш тэр төгссөн хэр зүйсэн агентлаг байгуулсан. За энэ шинэ агентлаг бол нэгч байгуулагдав. Одоо шинэ агентлаг байгуулагдах ч юм бол өөрөө хуулинд заавал орж засгийн газрын бүтцийн хуулийн дээр орж иж байгуулагдсан. За энэ дээр өнгөрсөн парламентын үед засгийн газрын юу батлагдаад тэнд өдөө аж ахуйн сайдын багц дээр тэр юу за би нэр мартсан шүү бол уран хамгааллын тийм уран хамгааллын агентлаг байгуулагдах хэрэгтэй байсан. За тэр орхигдсон байсан. Шинээр бол одоо хуулийн дагуу байгуулагдж байгаа нь бол тэр. Тэрнээс хуулиас гадуур засгийн газрын бүтцээр дурддагдаагүй тийм агентлаг байгуулагдах боломж байхгүй. За үндэсний хороо буюу одоо нөгөө салбар хоорондын зохицуултуудыг хийдэг тийм ажлын хэсгийн статустай тийм үндэсний хороодууд бол байгуулагдаад татан буугдаад зорилгодоо хүрээд ингээд за зарим нэг нь одоо үйл ажиллагаануудаа нэгтгээд зарим нэг нь одоо яамдууд руу шингээж багтаагаад ийм зохицуултуудыг бол хийгээд явж байгаа. За энэ асуудлаар бол гэхдээ энэ учир сайдын ахсан нөгөө бүтээмжийн үндэсний хороон дээр бол дахин яригдсан. За дараагийн засгийн газрын уралдаанд хэд нэлээд хэдэн шийдвэр гарч байгаа. Тэгэхээр тэн дээр нэлээд ойртол мэдээлэл